Та хотод өвдөд эсвэл цээж хорсоод хоолны шингэц муудаад ахаар эмчэд очиод үзүүлэхээр танд хотоодны хүчил дарангуулах юм өгдөг тэрийг юу нууж исэн үү? Уусан бол хэр хугацаагаар ууж исэн бэ? За ийм төрлийн юмнууд бол олон байгаа. За брэндүүд нь өөрөөр гэхдээ ерөнхийдөө цаана үйлчилж байгаа үйлчлэг нь болохоор хотоодны хүчил ялгаруулдаг тэр эсийнх нь үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоодог. За зогсохдоо зүгээр нэг багасгах биш. Ер нь бол 90-с дээш хувиар бол багасгаж байгаа. Тэгэхээр таны хотоодны хүчил бараг үйлдвэрлэгдэхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ имийг бол ганцхан манад биш. Дэлхийн нийтээр маш их өргөн хэрэгжилж байна. Ер нь бол хэрэглээ нь жилээс жилд улам нэмэгдээл байгаа гэсэн ийм судалгаа байна. Бүр 70% өссөн гэж байгаа. Тэгэхээр та хотоодны хүчлээ дарангуулад байх нь танд ер нь хэр ээлтэй вэ? Ер нь ашигтай юу? Тэгэхээр энэ асуултыг бас бодоод үзээрэй. Анх энэ эмийг зохиосон эрдэмтэн өөрөө юу гэж хэлж ирсэн бэ гэхээр энэ хотоодны хүчил дарангуулах үйлчилгээтэй эм бол богино хугацааны хэрэглээтэй шүү. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд л зөвхөн хэрэглээ шүү гэдэг ийм зөвлөмжийг өөрийнхөө илтгэлдээ тавьж ирсэн байна. Яагаад гэвэл хотоодны хүчил дарангуулдаг энэ нэмийг удаан хугацаагаар хэрвээ хэрэглэх юм бол олон гаж нөлөөнүүд үүсдэг. За жишээ нь хотоодны хүчил ялгаралтыг удирддаг ийм тодорхой даавар хотоод өөрөө ялгаруулж идэг. Тэгэхээр хүчлийг нь бага ялгаруулад байхаар энэ даавар нь улам ихсдэг. Яагаад тэгэхээр хотоод яах нь би бага хүчил ялгаруулад байгаа учраас би хүчлээ улам нэмэгдүүлэх ёстой юм байна гэд даавар нь улам ихсдэг. Тэгэхээр энэ даавар нь эргээд хотоодыг хатангаршуулахад хүргэдэг. За мөн хотоодны хүчил бага байх юм бол ерөнхийдөө хотоод хүчлэг байх юм бол хеликобактер бол хэтэрхий өсөхгүй, үржихгүй. Гэтэл хотоодных нь хүчлийг багасгачаар хеликобактерийн өсөлт улам нэмэгддэг. За та хоол хүнснээс авах ёстой төрөл бүрийн витамин эрдэс бодисууд байгаа. За тухайлах юм бол B12 гэдэг витамин байна. За мөн кальци, магний гэдэг байна тий. Тэгэхээр эдгээрүүд нь таны биед шингээлт нь шимэгдэлт нь багасдаг. За тэгээд хотоодны хүчилчин гаднаас орж ирсэн төрөл бүрийн шимэгч бактери тийм ээ нян мөөгөнцрийг устгах юм анхан шатны биеийг хамгаалдаг тэр фронтын шугамын гол үүрэгтэй байдаг. Гэтэл тэр хүчлийг нь дарангуулад байхаар таны биед эмгэг төрүүлэгч нянгууд үржих гидсний тэр бичил биетийн гидсний бактериуд гэж яддаг. Тэдгээр нь эвдэгдэх юм байдалд хүрнэ. За мэдээж хүчил бага ялгарч байгаа учраас хоол тэрэн дотроо уурагтай хооллууд муу боловсрно. Тэгэхээр хоол шингэцэн уламд орно. За цаашлаад гэх юм бол зөвхөн ганцхан хоол боловсруулах систем биш. Ерөнхий биеийн бодисын солилцоо нөлөөлдөг учраас дархлаас сулрах. За төрөл бүрийн халдвар төвчөнд өртөмтгий болох эрсдлүүд бол нэмэгддэг. За тэгвэл яагаад эмчнэр биднэрт энэ нэмийг бичиж өгдөг вэ? Тэгэхээр түргэн хугацаанд, богино хугацаанд бол хэрэглэхэд үр дүн бол мэдээж гарна тийм ээ. 12 сарын 2-нд бид нэр хотоодын эмгүү ангайгээд дараагийнхаа нэгэн онлайн сургалтыг явуулах гэж байгаа бүртгэл нь эхэлчихсэн байгаа. Хэрвээ та сонирхож байх юм бол комент хэсгээр хотоод гэд бичих юм бол танд хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. За тэгэхээр хотоод нь шархалдсан, хотоодноос нь цус гарч байгаа, цус алдах эрсдэлтэй. За улаан хоолой баритын улаан хоолой гэдэг ихтэй тэдгээрийн хеликобактерийн эмчилгээнд болохоор антибиотиктой хамт 7-оос 14 хоногийн хугацаанд бол хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ эмийн хэрэглээ богино хугацаанд буюу ерөнхийдөө 2-оос 4-7 хоногийн хугацаанд хэрэглэхэд бол нэг их ахтар хотоод нь гэмтэл үүсгэхгүй. Гэтэл урт хугацаагаар хэрэглээд байх юм бол өөрөөр хэлбэл нэг сараас дээш хугацаагаар хэрэглээд байх юм бол түрүүний хэлсэн олон асуудлууд үүсдэг. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ. Зохиогч нь өөрөө хэлэхдээ энэ эмийг 2-оос 4-7 хоногоос урт хугацаагаар огт хэрглэж болохгүй шүү гэдэг ийм зөвлөмжийг өөрийнхөө энэ эмийг танилцуулсан судалгааныхаа ажлын төгсгөлд бол бичижсэн байгаа. Тэгэхээр энэ талаар бол баг ярихгүй болчихсон. Сайн талыг нь илүү их сурталчлаад өөрөөр хэлэх юм бол энэ эмийг уух юм бол ич хорсол зогсно. Хотоод өвдөж байгаа хүмүүсийн өвдөлт нь намдна гэж яриад байгаа боловч хэр хугацаагаар ууж хэрэглэх талаар төдийл ярьдаггүй. Тэгэхээр нөгөө ангаахын ямар ч ойлголтгүй ийм хүмүүс чинь эмчтэр очиод энэ нэмийг бичиж аваад хэрэглэнгүүт үр дүн гарч байгаа юм шиг санагдаад зовирууд нь алга болонгууд за энэ нэм надад таарад байгаа юм байна гэж бодоод эмчийн бичиж өгсөн жорноос цааш үргэлжлүүлээд хэрэглээд идэг.
Тэгэхээр энийг бүр одоо 1 сар хэрэглэх гэдгийг цаашлаад 1 жил, бүр 4, 5 жил, 10, 20 жил хэрэгэлсэн хүмүүс ч хүртэл байдаг. Ийм хүмүүстэй таарч исэн. Тэгэхээр энэ бол өөрөө богино хугацааны эмчилгээ болохоос биш, урт хугацаанд бол маш олон асуудлыг үүсгэдэг. Тэр байтугай хотоодны хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь баталгаагаар судалгаагаар бол тогтоогдсон байгаа. Тэгэхээр богино хугацаанд бол мэдээж үр дүн өгөөд эмчилгээнд одоо нэмэр болох нь удаан хугацаагаар урт хугацаагаар угаадах юм бол энэ нь мэдээж таны эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөг авчрах нэ. Тэгэхээр одоо энэ удаан хугацаагаар ууж байгаа нь анх тэрийн нэмийг зохиосон хүний анхааруулга нь угаасаа алдагдсан юм байна. Эмийн компаниудын маркетинг хэд давамгаалагдсан юм байна. Тэгээд шинж тэмдэг нь дарангуулагдаад байгаа учраас эрэлт нь улам жилээс жилд өсөд байгаа юм байна. Тэгээд эмийг уудаг ийм дааталд орсон эмийн хамааралтай болчихсон байгаа юм байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр өөрийнхөө төлөө энэ эмийг зохистой хэрэглэхээс гадна аль болохоор энэ үүсэт байгаа зовиоруудыг эм уухгүйгээр шидэж болох олон гарц гаргалгаанууд байна. Тэгэхээр тэдгээрийг авч сурах хэрэгтэй. Тэгэхээр энд бол хүмүүс аль болохоор богинохон дүт замыг хайгаад идэг биш. Бидний эрүүл мэндийн асуудал ч өөрөө нэг өдрийн нэг шөнийн дотор үүсчихдэггүй. Олон өдрүүд, олон жилүүдийн туршид урт хугацааны бидний хийж байгаа буруу үйлдэлүүдийн үр дагавраар бид нэр өвчлөж байгаа учраас тэдгээрийгээ засаж чадсан тэр мөчөөс л таны бид ангаагдах процесс эхэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ийм төрлийн эмийн хэрэглэгчдийн ихэнх нь ерөнхийдөө нэг 25-аас 40% нь бол уух ямар ч шаардлагагүй хүмүүс байдаг. Тийм учраас та энэ эмийг ууж байгаа бол бодоод үзээрэй. Удаан хугацаанд уух нь таныг олон таагүй асуудалд хүргэн шүү. Тэгэхээр саяны ярьсан энэ эмийн гол үйлчлэг нь бидний хотоодны хүчил ялгаруулдаг, хоолыг боловсруулах шүүрлүүдийг ялгаруулдаг тэр булчирхай эсүүдэд очиж нөлөөлж байгаа. За хотоодонд бол нийтдээ нэг дунджаар ерөнхийдөө насанд хүрсэн хүний хувьд бол 20 сая булчирхай байгаа. Тэгэхээр тэр булчирхай болгон өөрийн гэсэн үүрэгтэй, эсүүдтэй, эс болгон өөрийн гэсэн тодорхой шүүрлүүдийг, даавруудыг бол ялгаруулж байгаа. За тэрэн дотроос энэ юм нь болохоор хотоодны хүчил ялгаруулдаг эсийн үйл ажиллагааг бол бараг бүрэн зогсоож байгаа. За тэгэхээр эсийг тэр гэмтээхээс өөрөөр хэлбэл тэр чинь эсийн үйл ажиллагааг хүчээр дарангуулад байх нь мэдээж тэр эсийг цаашаа урт хугацаагаар амьдрахад нь сүргээр нөлөөлнө. Тэгээд цаашлаад тэр хотоодны булчирхайг бол гэмтээдэг. Тийм учраас ерөнхийдөө энэ хотоодны хүчил дарангуулах эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь хотоодны хатин гашил цаашлаад хотоодны хавдар үүсгэх эрсдлийг бол нэмэгдүүлж байгаа. Тийм учраас бид нэр хотоодны хатин гашилтай хүмүүс бол аль болохоор өөрсдөө илрээд байгаа тэр таагүй зовиороо өөрийнхөө идж байгаа хоол хүнсээр хоолтын хэв маягаараа өдөр тутмын өөрийнхөө хийдэг үйлдэлүүдээр засаад явбал аюулгүй. Тийм учраас бүгдээрээ энд суралцах хэрэгтэй. За тэгэхээр бид нар энэ 12 сарын 2-нд явагдах сургалтын дээр яг ийм хотоодны хатин гашилтай хүмүүст илрээд байгаа зовиор шаналгаагаа хооллоороо засах, ямар хүнсээр засаж болох уу, ямар хүнсийг хэрэглүүл өрөвсөн улам нэмэгдээд байх уу гэдэг тал дээр мэдээлэл өгөн, зөвлөгөөнүүд өгнө. За мөн хоолтын ерөнхийдөө зарчмуудын талаар дэлгэрэнгүй танилцуулаад ингээд явцдаг. Тэгэхээр та энэ сургалтанд амжаад бүртгүүлээрэй. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хотоод гисэ. Тэрэн дотроо хотоодоо эмгүү хангаацгаая. Тэгэхээр тань зориулаад бид нар 4 өдрийн сургалтыг зарлж байна. Тэгэхээр энэ сургалтанд хийн суух вэ гэхээр хеликобактерийн халдвартай хүмүүс. За хотоодны үрвсэлтэй, архаг үрвсэлтэй, хотоодны хатин гашилтай, цаашлаад гизний эдийн солигдол, эсийн гажигшилтай. За хотоодны хавдартай хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө эмчилгээнийхаа дараа нөхөн сэргийх эмчилгээ хийхэд ямар эмийг хэрэглэх ёстой вэ гэдгээ мэдэх гэж орж ирж болно. Тэгэхээр бүртгэл нь явагдаж байгаа. Бид нэр 23 хүртэл 20% хөнгөлөлттэй үнээр бүртгэлээ явуулаад тэгээ 24-өөс эхлээд үндсэн үнэ рүүгээ орон таамжаад бүртгүүлээрэй.